За тасралтгүй 15 цаг сууж ийм шууд үргэлтийн 2 детальтай шивэлсний ажил хийж дуусгасан байна. За нэг удаагийн ийм олон суултаар суугаад ерөнхийдөө шивэлсэнд ямар нэгэн алдаа гарах магадлал байдаг. За яагаад тэгэхээр хийж байгаа үг нь мэдээж ядрах, олон цагаар суухад бие хөших, тиймэрхүү юмнаас болж ингээд автомат халтур гарах магадлал ерөнхийдөө байдаг. За миний яг өөр дээр ажиллаад дараагийн төвшинлүүгээ одоо зорж байгаа зүйл маань бол иймэрхүү удаан цагийн ажлууд дээр ингээд ямар ч алдаа гарахгүйгээр явуулахыг хичээж байгаа. За тэгээд ямархуу ажил болсон байна. Сонирхно. За Японы Golden Week-ийн амралтч байдаг. За тэр амралтаараа Хоккайдо хотоос зорж ирсэн байгаа. За маш их төвчээр зарсны хүчинд ингээд 15 цаг сууж шууд өргөлтийн шивэсийг шууд нэг суултаар хийсэн байгаа. Шивэсний сонголтын хувьд ямар нэгэн зураг сонгоогүй ирсэн. Хоорондоо сайн ярилцж зураг гаргасан. Ямар нэгэн зохиомж оруулахгүйгээр шууд бэлэн эскизэн дээр ажилласан байгаа. Зургийг бас та нар нэлээд сайн ажиглаж хараарай. Нэлээд хүнд төрлийн dark төрлийн шивэс байгаа. За тэгээд хийцэл тал дээр бол би өөрөө ч гэсэн маш сэтгэл хангалуун байгаа. Маш гоё болсон гэж бодож байна. За нэмэлтээр шивэс сонирхдаг хүмүүстэй нэг зөвлөгөө өгөхөд та шивэс хийх гэж шивэснийхээ зургийг сонгож чадахгүй байх юм бол за мэргэжлийн артист дээр очиод зөвлөгөө аваад хийх юм бол хамгийн зөв сонголт болно гэж бодож байна. За миний хувьд шивэсний 10 гаруй жилийн туршлагатай Япон улсын Токиод ирсэн монголчуудаа шивэс хийгээд явж байгаа. Миний ерөнхий баримталч гэдэг хэв маяг бол Аз чиглэл. Японд болон Токиод амьдардаг хүмүүс маань чатар мэдээллүүд аваарай. За тэгээ шивэсний талаар өөр сонирхолтой зүйлс мэдж авмаар байвал фоллоу хийгээрэй.